За дараагийн бодлого багт бодож үзүүлье. За энэ 5 дугаар бодлого. За үйлдвэр нь бол төвчөндөө бол 1-10 хүртэл тоонуудад хуваагддаг хамгийн бага 1-10 хүртэл тоонуудад үлдэгдэлгүй хуваагддаг хамгийн бага эерэг тоо бол энэ юм аа. За тэгэн энэ те 22500 хайр гэсэн. Тэгэхээр 1-20 хүртэл тоонуудад үлдэгдэлгүй хуваагддаг хамгийн бага хамгийн бага эерэг тоог олоо гэж. За тэгэхээр ер нь бол ингэсэн үг хамгийн бага ерөнхий хуваагдагч гэсэн үг шүү дээ тий. Эднэрт тэгэхээр 20 тооны хамгийн бага ерөнхий хуваагдагч гэсэн үг шүү дээ. Хамгийн бага ерөнхий хуваагдагч 1 2 3 гэсэн үг тий. Энэ юутай тэнцүү вэ гэхээр ямар их юм бичиж вэ? Энэ юутай тэнцүү вэ гэхээр хамгийн бага ерөнхий хуваагдагч 1-2-ыг хамгийн бага ерөнхий хуваагдагчтай нь олоод олчих юм бол тэрийг 3-тай хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олоод тэг ингэ нэгсэн үг шүү дээ. Ингээл яваад байна гэсэн үг. Тэгээд дараа нь энэ олцсныгаа 4-тэй тий. Гэх мэтчлэн ерөнхийдөө ингэх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр хамгийн бага ерөнхий хуваагдагч гэж юу вэ? Хамгийн бага ерөнхий хуваагдагч гэдэг бол нөгөө 2 тооны үед дээр шүү дээ. 2 тооны үед ярихад энэ хоёр үржирийг хамгийн их ерөнхий хуваагдагчд нь хуваагдагч гэсэн үг тий. За энийг жоохон томьёо ачаад үзвэл манай хаалтын баг олчиж болно шүү дээ тий. За хамгийн их ерөнхий хуваагдагчийг болохоор яаж болох вэ гэхээр хамгийн их ерөнхий хуваагдагчийг болохоор нөгөө Euclid-ийн алгоритмаар болно гэж. За Euclid-ийн алгоритм нь болохоор энэ амар олон аргууд байгаа. Гэхдээ Euclid-ийн алгоритм гэдэг байгаа тэр хоодаг алгоритм надад их таалагддаг учраас тэрүүгээр бодъё л. Тэгэхээр ийм байвал тэр Euclid-ийн алгоритм болохоор нөхцлүүд шалгаж байна. Хэрвээ хоёулаа тэг байвал балаа юм байна гэсэн үг шүү дээ. Нэг балаа. Хоёр тэгийн одоо хамгийн их ерөнхий хуваагдагч нь хидэж иж болно шүү дээ. За нэг би үтсэж. За харин ийм байвал Y нь тэгтээ тэнцэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол энэ хамгийн их ерөнхий хуваагдагч нь Y өөрөө байна. Тэгээ эсэргээрээ X нь тэгтээ тэнцүү, Y нь тэгтээ тэнцэхгүй байвал хариу X гэсэн үг. Эсэргээрээ хоёулаа тэгтээ тэнцэхгүй бол одоо нөгөө Euclid-ийн алгоритм чинь гол санаа нэнд гарч байгаа байхгүй. Эхийг нь энэ хоёрын эхийг нь багд нь хуваагаад үлдэгдээ авчихна гэсэн үг. Тэр нь X нь болоод тэгээд Y нь болохоор манай 2 тооны баг нь болчихно гэсэн үг. Тэгээд энийг ингээд дахиад дутчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө recurrent томьёо гэсэн үг шүү дээ. Recurrent гэж үүдэг шүү дээ. За энийг хүчтэй. За эхлээ бодъё те. Өөрсдөө хийж үз. 12 15 ч юм уу те. За хийтий. Тэгвэл 12 15 дээр их гоё болох ба. Тэнгүүд манай функц яах вэ гэхээр 15-ийн модуль 12 болчихно те. Тэгэхээр эн чинь өөрөө юу? Эн чинь бол 3 12 гэсэн үг шүү дээ те. За бидний функц ингэж дуудана гэсэн үг байхгүй. 12 15 2-ын хамгийн их ерөнхий хуваагдагч нь 3 12 2-ын хамгийн их ерөнхий хуваагдагчтай адилхан байна л гэсэн. За тэгэнгүүт 3 12 2 ч өөрөө болохоор 12-ыг энэ 3-тай. Тэгэхээр эн чинь өөрөө болохоор функцээ бид нар яаж дуутах вэ гэхээр тэг 3 дуудана гэсэн үг тий. Тэгээд X мэтиг болчлоо шүү дээ энэ эхлээнийх нь. Тэгэнгүүт X нь тэг болцсон учраас хариу бол Y гэсэн үг тий.
Эгийг буюу 3 гэсэн. Тэгээд энэ хамгийн бага ерөнхий хуваагч нь 3 гэсэн. Тэгээд ингээд 3 үлдэхлээр болчихж байгаа тийм. За энийг бич. За энэ бол иймэрхүү. За тав маань нэлээд хамарч магадгүй учраас хариуга нэгээс эхлэнтэй. Тэгээд давталт маань 2-оос эхэлнэ. 2-оос эхэлнэ. За одоо яах гэхээр нөгөө хариу болохоор юутай тэнцүү гэхээр хамгийн бага ерөнхий хуваагдагч хариу А гэж бодчих гэсэн. Энтэй. Тэгээд дараа нь тэр гарсныгаа 3-таа, тэр гарсныгаа 4-тэй гэдэг ингээд дуудаад авахгүй. За одоо энэ хариу чи ерөнхийдөө эцсийн үр дүнтэй бидний шийд байгаа гэсэн үг. Бөгөөд хамгийн бага ерөнхий функцтэй бичнэ гэсэн үг. Яг том тоо гарч магадгүй учраас long гэж тавьчихлаа шүү. Тэгэхээр энэ бол хамгийн ерөнхий хуваагч. За нэг юм санаа нь бол хамгийн их ерөнхий хуваагч нь болохоор одоо нөгөө нөхцөлөд орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ нөхцөлөд орж ирнэ гэсэн үг. Эхлээд ингээ явах нь шүү дээ. Дараа нь ингээд. За тэгэхээр ингэ гэсэн үг. Хэрвээ за нэг гэж чи үзье те. За тэгээ хэрвээ x нь тэгтээ тэнцүү байвал y-ийн төгөл тэгтээ тэнцэхгүй гэсэн үг шүү дээ те. Энд чи хоёулаа тэгтээ тэнцэх нөхцөл нь ороод ирэх юм бол эндээсээ функцээсээ зайлчих болохоор. Тэгэхээр энэ y-ийн тэгтээ тэнцэхгүй байгаа л гэсэн үг. Нөгөө тохиолдол нь болохоор хэрвээ y-ийн тэгтээ тэнцэх тохиолдолд x-ийн тэгтээ тэнцэхгүй байгаа учраас тэр шийд болно гэсэн үг. Үгүй бол нөгөө энэ томьёогоо авчна гэсэн үг. Энэ баг ингээ ацалчин дөө. Ингээ хэлж байгаа. Тэ. Энэ тэнцэж байгаа шүү дээ. За энэ дээр нэг ганц хоёрхан жижиг засвар оптимизм марк юм хийнэ. Жишээлбэл ингэж болдог. Тоо маань жоохон их гарах гэдэг тий. Тэгэхээр энийг эхлээ ингэчээ үржүүлчих болно гэсэн үг. Ер нь бол. Тэгээд энэ хамгийн их ерөнхий хуваагч учраас y-ийг заавал хуваан штэ тий. Үлдэгдэлгүй хувааж чадах байхгүй. Тэгэхээр ингэчүүл тоо маань нэг амар хязгаараас сэтрээд тахгүй гайгүй болно гэсэн үг. Энэ тал дээр. Энэ хоёрыг нь болохоор би нэг тгийвччихдэг. Яаж вэ гэхээр энэ хоёрын аль нэг нь тэгтээ тэнцүү байвал яах вэ гэхээр нөгөөх нь тэгтээ тэнцэхгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээс тэнцэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл чинь тэгээс их шүү дээ тий. Тэгэхээр тэр нь тэгээс их гэхээр их нь болчихно гэсэн үг шүү дээ. За нэг ингэсгээд арай жоохон оптимизм марк юм. Гаж байгаа. Нэг иймэрхүү байдлаар бодож байна энэ 5 дугаар бодлогыг. За туршаад үзээрэй. За туслаа.